За ард иргэдэд бас анхааруулах сэрэмжлүүлгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөөс өгч байна. Монгол улс 2020 оны 1 сарын 14-нд хил хязгаараа хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийн нийтээр тархсан сар тархал COVID-19-ыг дотооддоо алдлуугаар амжилттай барьж ажилласан. Харамсалтай нь Оросын холбооны улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч тодорхой 20 цэрийн дэглэмд 21 хоноод карантинаас гарсан ч гэсэн дахин коронавирус илэрч гэр бүлийнхэн хүнд халдварласан ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал цаашаа хүндрүүл бид нар энэ 20 цэрийн дэглэмийг цааш нь сонгож ажиллах ийм нөхцөл байдал үүсхийг бас ард иргэдэд урдсан сануулъя. Гэхдээ манай ард иргэд өөмөж болохгүй, тайван байх хэрэгтэй. Биеиндээ хариуцлагатай хандах ёстой. Ахуйн цэврийг сайтар сангах ёстой. Хүнсний байдлыг бид нар засгийн газар урьдчилсан байдлаар төлөвлөж ажиллаж байсан учраас хүнсний янз бүрийн хомсдолд орохгүй. Үүнд манай ард иргэд битгий санаа зовоороо дэлгүүр хоршоо зах зээлээр явж бараа бүтээгдэхүүнийг бөөнөр нь худалдаж авах шаардлагагүй. Урдын хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ хүнснийхээ зүйлүүдийг авах ёстой. Ийм хангамж засгийн газар хийцэн байгаа. Тийм учраас зохиомжтой хомсдлыг битгий үүсгээрэй.